Энэ хооллох болгондоо 3 хүнд зориулж хоол бэлддэг. Аав руугаа юугаа хараад байгаа юм. Хурдан ид. Гэвч түүнийг явсны дараа л мэдхэд хоолны ширээний ард хинч суугаагүй байлаа. Аимшигын байшингийн зуучлалын газар. Шин дугаарыг үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ үү? Аз болон бусад нь санамсаргүй байдлаар энэ засварын газрыг маш с ิจ гтэй болохыг олж мэдэв. Энэ газар Лижийн алагдсан газар байх магадлалтай. Аз Шиом 2 байгаль орчны байцаагчийн дүрд хувирч дотор нь юу байгааг мэдхээр оров. Гэвч удалгүй эзэнд нь хөөгдөд гарлаа. Тэр хоёр зуучлалын газар дээрээ ирээд ихэд гомдлоо. Тэр засварын газрын эзэн тийм бүдүүлэг байна гэж сансангүй. Шиом шууд л түүнийг Лижинийг алсан азуурчин мөн гэж зүтгэв. Харамсалтай нь олон жил өнгөрсөн тул цагдаа нар нотлох баримт олж чадахгүй. Түүнийг сул явуулсаар байгаа юм. Шүүн захирал бодлогошромгүй юм хэлв. Хэрэг хийгээд баригдаагүй бол үүнийг гэмт хэрэгтэнд тооцохгүй гэж юу? Аз Шиом 2 гинт ухаарав. Тиймэрхүү хүнтэй харьцахдаа бусдын эзэмшил зөвшөөрөлгүй нэвтрэхээс айх хэрэггүй. Ингээд тэр шүн тэр хоёр засварын газрын үүдэнд алсаас ажиглан суув. Тэд сэмхэн дотогш нэвтрэхээр бэлдэж байх шиг байна. Гэхдээ Азад өдөр бүр алгасч болшгүй нэг чухал ажил бий. Тэр нь эмнэлэгт байгаа дүүгээ эргэх юм. Мэдэхгүй байтал үүр цайж. Шиом эцэст нь эзнийг засварын газраас явахыг харлаа. Тэр хэд хэдэн удаа залгасан боловч Аз утсаа огт авсангүй. Эзэн нь хизээч эргээд ирж магадгүй гэж айсандаа. Тэрээр зориг гарган ганцаараа дотогш нэвтрэв. Энэ засварын газар маш хуучирч муудсан харагдана. Бүдэг гэрэлт улам лаймаар хүйтэн хүндий санагдана. Шиом 4 талын хананд сүнс дарагч тарины хэрэгслүүд үлгөөтэй байхыг олж харав. Тэрээр Азгийн хэлсэн тэр шаварвар руу шууд яваад очив. Дээр нь үнэхээр л битүүмжлэх таринууд наасан байлаа. Шиом тагийг нь аажмаар нийтл. Дотор нь ялсарч муудсан гавлын яс байх нь тэр. Түүнийг дөнгөж босоод явах гэтэл араас нь гинт хүчтэй цохиж ухаан алдуулав. Шиомог дахин сэрхэд өөрийгөө хөлдөөгчөнд төвжигдсэнийг мэдлээ. Яс хавталцсан тэр хүйтэн дунд тэрээр тасарсан гар тэмтэрч орхив. Аз эмнэлэгт байсан ч аз болж гайгүй байлаа. Аваагүй дуудлагаа хараад эргүүлэн залхтал. Шиом холбоо тасарсан байв. Тэр даруй ямар нэг зүйл болохгүй байгааг мэдэрч цагдаа ваниг дагуулсан засварын газар руу яарав. Хагас нээлттэй хаалгаар ортол. Хашаан дотор хинч харагдсангүй. Гэвч Аз тэндээс Шиомгийн малгайг олж авав. Тэр хоёрын царай тэр дороо барайв. Эргэлцээгүй. Шиомод ямар нэг муу зүйл тохиолджээ. Ажлын өрөө рүү хурдлан ороход Аз хананд ирэх тарны хэрэгслийг шууд олж харав. Гинт хөлдөөгч дотроос чимээ гарахад тэр хоёр хаалгыг нь нээхээр гүйн очлоо. Гэтэл эзэн нь сүх барин дайран гарч ирв. Вани ардаасаа цохиулж газарт унав. Аз туслахаар дайрсан боловч эзэнд нь дийлдэв. Вани арай гэж мултраад буугаа шүүрч авлаа. Гэвч эзэн нь хүнийг барьцаасан тул тэрээр арга буюу зэвсгээ хаяхаас өөр аргагүй болов. Эзэн нь бууг авах гэж оролдоход Вани хүчтэй дайрч тэр хоёр дахин зууралдлаа. Аз энэ удаа байрлалаа өөрчилсөн. Тэрээр яаран мөлхөж очиод хөлдөөгчний хаалгыг онгойлгов. Дотор нь байсан Шиом хөлдөж осгоод амьд төдий байлаа. Аз яаран түүнийг ингэртээ тэрвэрч дулаацуулав. Гэвч Шиом хуруугаараа зааж чичирсэн гараараа хөлдөөгчний зөв рүү төглөө. Энэ үед дэлгүүрийн эзэн дахин давуу талыг олж Ванийг үхэлд хүрэхээр зөвдөж байв. Гинэт хөлдөөгчнөөс урт үстэй сүүдэр мэт дүрс гарч ирлээ. Дэлгүүрийн эзэн газар дээрээ айсандаа болоод хүшиж орхив. Чи чинь айл хэдийн өвчгсөн шүү дээ. Яаж ийм байж болох вэ? Тэр хүн хамгийн санаанд багтангүй зүйлтэй тулгарсан мэт болов. Тэрээр солиорсон мэт үйлдвэрээс гүйн гарлаа. Гэтэл хаалгаар гармагцаа хурдтай ирж байсан ачааны машинд мөргүүл шидэгдэв. Цагдаа нар хэргийн газарт ирэхэд 13 жилийн өмнө зурггүй болсон Лижиний цогцос эцэст нь олдов. Харамсалтай нь дэлгүүрийн эзэн газар дээрээ өгсөн тул хуулийн хариуцлага хүлээх боломжгүй боллоо. Лижиний ээж 13 жил шаналж хүлээсний эцэст төөрсөн охиноо эцсийн удаа олж авлаа. Харин Лижиний сүнс Шиомогоос хичээнгүйлэн гуйж бүх хүнтэй сүүлчийн удаа уулзуулж өгөхийг хүсв. Жан эмч болсон явдлыг бүхэлд нь ойлгоод туслахыг маш дуртаяа зөвшөөрөв. Тарны уншихын хамт Лижиний гомдсон сүнс дахин Жан эмчийн биед шингэлээ. Харамсалтай нь энэ удаа өмнөх шигээ цовоо сэргэлэн инээмсэглэл харагдсангүй. Тэрээр нүдэндээ нулимстайгаар Азад маш нухацтай талархал илэрхийлв. Тэрхүү хорон санаат дэлгүүрийн эзэн Лижинийг алсныхаа дараа түүний сүнсийг хар шидээр өөр дараа зогсохгүй. Бүр алтан хүү хаш охин хоёрыг харуул тамилсан байжээ. Аз тэр орой санамсаргүй засварын газарт орсон нь аз болж тэрхүү сүнс дарагч шидийг санаандгүй эвдэж орхисон байна. Үүний ачаар Лижин сая нэг чөлөөлөгдөж чаджээ. Тэрээр зөнгөөрөө Азаг даган имлэгт ирсэн байв. Алтан хүү хаш охин хоёрын мөрдлгөөс мултрахын тулд твцсэн үедээ Лижин Азгийн дүүг ашиглан аюулаас хамгаалжээ. Азар Шиом цаг алдалгүй тусалж аварсан тул Шиог зуурдын ертөнцөөс 9 минут авчирч чадсан юм. Гэвч би эмээ нэг зүйлийг ихэд гайхаж байлаа. Чи нэгэнт чөлөөт биетэй болсон юм чинь. Яагаад одоо болтол хойд төрлөө олж чадахгүй байна вэ? Лижин баг зэрэг эргэлзэнгүйгээр хүмүүст хэлв. Тэр үнэхээр сэтгэл нь төвдөхгүй байсан юм. Ээж нь өдөр бүр хүсэлтийн зовлон дунд амьдарч байгаа болохоор уг нь боломж олж үннийг хэлхийг л хүссэн байв. Гэтэл санаандгүй Жан эмчийг ээжид нь тусалж байхыг харжээ. Тиймээс боломж гаргаж түүний биед шингэсэн байна. Гэвч ээжийнхээ өтөвч хөвширсэн царайг хараад охиныг нь өвчгсөн гэж хэлж Лижиний зүрх зүсэгдээд чадсангүй.
Тиймээс тэрээр арга замаа өөрчлөхөөр шийджээ. Өөр хүний амаар ээжтэй дуулахыг хүссэн юм. Ингээд л тэрээр хайж явсаар азгийн ажилтдаг ишин мөл хөдлөх хөрөнгийн газарт очижээ. Энэ нь Лижийн яагаад азаг хармагцаа. Танис дотн харагдаад байсны учрыг тайлж байна. Чи энд байсан байх нэ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам Лижийн энэ ертөнцийг орхиход бүрч хэцүү болж эхлэв. Тэрээр өдөр бүр ээжтэйгээ хамт ногоо зараад л баймаар. Бас Шиомтой хамт йог хийдэг өдрүүдэд санагалцаж байв. Бүр сэтгэлийнхээ гүнд азад нууцхан дурлаж амьдсан байлаа. Мөн шинээр танилцсан найз нөхдөөч орхимооргүй байв. Лижиний сэтгэлд маш их харамсал хоригдол байлаа. Гэвч хүн сүнс хоёрын зам тусдаа шүү дээ. Тэрээр эцсийн эцэст өөрт харьяалагдах тэр ертөнц рүүгээ буцах ёстой. Шиомог заслаа хийж дуусгад Жан эмчийн ухамсар иргэн ирлээ. Хацар дээрх хатаагүй нулимсаа мэдрээд Лижиний гомдсон сүнс түүний биеийг ашиглаж түүний биеэр дамжуулан бүгдтэй хамт сайхан мөчийг өнгөрүүлснийг багч болов гадарлав. Гэвч юутайч Лижинийг тойрсон энэ их ороо босгоо явдал ингээд нэг юм шовтрлаа. Уумаар байвал уул та. Хүн амьд явахын утга учир жаргал цэнгэлтэл байдаг. Гэвч аимшигын байшингийн зуучлалын газрын түүх ингээд дуусчихсангүй. Шүн захирал гал тогоонд хагас цаг гаруй завгүй ажиллав. Эцэст нь 3 хүний өдрийн хоол бэлэн боллоо. Тэр ихнэр хүүхдээ хурдан хоолоо идэхийг өрөв. Өөрт нь хийх ёстой нэгэн чухал ажил байлаа. Гэвч түүнийг босоод явах үед хоолны ширээний нөгөө тал хов хоосон байх нь тэр. Ширээн дээр хоолнд ч хинч хүрсэнгүй. Шүн захирал үс хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарт олон жил ажилласан. Түүний гар дамжсан аимшигын байшингуудыг тоолж баршгүй. Энэ өдөр тэр Юнрэнтэй хамт хотын захын нэгэн харшид ирлээ. Яриагаар бол 8 жилийн өмнө байшингийн эзэн хос унтлахын өрөөндөө бусдын гарт амь өргөджээ. Түүнээс хойш тэнд хинч амьдраагүй байна. Энэ бол гарцаагүй аимшигын байшингуудын оргил нь байлаа. Гэвч шүн захирал үүнийг сонсоод гутарсангүй. Харин ч нүдэнд нь үл ялэг баяр хөөр тодров. Ялангуяа зочны өрөөнд зоосон сүнс дарагч хадаасыг хараад шүн захирал баярлсандаа бараг л үсэрч гарав. Харин цагдаагийн хилцээр байсан Ванюг хамтран ажиллагч нь гинэт дуудав. Хэд хоногийн өмнө тэр санамсаргүй нэг зүйлийг харжээ. Ванюд шүл хүргэж ирсэн шүн захирлыг хараад өмнөх хилцтэй ажиллаж байхдаа түүнтэй холбоотой хэргийг шийдэж байснаа гинэт санав. Ваню сонирхон хэргийн материалыг яаран шүүж үзлээ. Үр дүнд нь шүн захирлын аимшигт нууцыг олж мэдэв. 6 жилийн өмнө түүний эхнэр хүүхэд гэртээ зэрлэгээр хөнөөгдөжээ. Хэрэгтнүүд баригдсан боловч нотлогоо хангалтгүй байсан тул дээрээс нь бүгд насанд хүрээгүй байсан учраас эцэст нь хулгайн хэрэгээр ердөө 5 жилийн ял авчээ. Юнрын үүнийг сонсоод маш хачирхалтай санагдав. Энэ олон жил шүн захирал хинт ч энэ тухай зохиолгож байгаагүй. Тэр ч байтугай эхнэр охиноо үргэлж дурсаж тэдэнд хоол хийж өгөхөөр харин гэж ярьдаг байжээ. Юнрын саяхан болсон нэгэн найрлагыг саналаа. Тэр согтсон шүн захирлыг гэрт нь хүргэж өгөхөд үүдэнд нь нэмэгтэй хүн болон хүүхдийн гутал байсан юм. Шүн захирал Юнрынд аяархан байхыг сануулад дээд давхарт унтаж байгаа эхнэр хүүхдэд сэрэхээс маш их болгоомжилж байв. Юнрын хаа нэгтээ алдаа гарсан байх ёстой гэж бодов. Ваню эрүүгийн мөрдөгч мэрэгжилтэй тул шүн захирлын сэтгцэд асуудал гарсан байж магадгүй гэж таамаглав. Энэ үед шүн захирал юрдих шигээ ширээ дүүрэн хоол дахин бэлтжээ. Гэвч тэр идэж байхдаа гинэт уйлж эхлэв. Амнаасаа хачин жигтэй үгс унгаж байлаа. Бид тун удахгүй уулзах болно. Намайг хүлээж байгаарай. Энэ талд Юнрын маш их санаа зовж байв. Захирлын сэтгцэд юу тохиолдов вэ? Тиймээс тэр зориуд туршиж үзэхээр шийдэв. Шүн захирлын гэр бүлийнхэнтэй хамт суумаар байгаагаа хэллээ. Шүн захирал гаднаа дуртай зөвшөөрөв. Гэвч тодорхой цаг тоглох болоход хүүхдийн хичээл их байгаа гэх шалтгаанаар татгалзлаа. Гэсэн ч Юнрын шалсаар байв. Хүүхэд нь яг ямар ангид сурдгийг асуухыг хичээлээ. Шүн захирлын царай гинэт хуйрав. Уур амьсгал эвгүй болж эхлэх үед юу ч мэдээгүй азаа орж ирлээ. Түүний гарч ирсэн нь тэр хоёрын яриаг таслав. Юнрын ч туршилтаа зогсоохоос өөр аргагүй болов. Гэвч Ваню өөр нэгэн шин сэжүүр олжээ. Шүн захирлын гэр бүлийг хөнөөсөн хэрэгтнүүд ялаа идлээд шоронгоос гарсан байна. Гэвч сулагдаад хэдхэн хоногийн дараа нууцлаг байдлаар сургаггүй болжээ. Ванюгийн сэтгэл түгшиж эхлэв. Тэр даруй шүн захирал руу залглаа. Гэвч нөгөө талд хэн ч утсаа авсангүй. Түүний дотор улам л эвгүй оргив. Тиймээс тэр шүн захирлын гэр рүү биеэрээ очив. Хаалганы хонхыг дарах гэж байтал шүн захирал өөрөө хаалгаа онгойлгов. Тэрээр гадагшаа гарахаар бэлдэж байна гэж хэлв. Одоо Ванюг хүлээн авч уулзахад тохиромжгүй байна. Гэвч Ваню дотогш орж үзэхээр хатуу шийджээ. Тэрээр бүр бие засах газар ормоор байна гэж худал хэлв. Шүн захирлын царайны өнгө хувирлаа. Ванюг дотогш урьж оруулсны дараа тэрээр хүйтэн харцаар харан хаалгаа төгжөв. Яг тэр шөнөөс эхлэн Ваню сурггүй алга боллоо. Түүний Юнрын дэлгээсэн хамгийн сүүлчийн зурвас шүн захиралтай уулзаж ярилцах хэрэгтэй гэсэн байв. Хоёр залуу яаравчлан шүн захирлын гэр рүү явлаа. Хаалгыг нь удаан тогшсон ч хариу алга. Юнрын гинэт өмнө нь болсон явдлыг санав. Шүн захирлыг гэрт нь хүргэж өгч байснаа санаад цэцгийн савны дороос нөөц түлхүүрийг шууд гаргаж ирэв. Гэвч шүн захирал гэртээ байсангүй. Ваню энд ирсэн гэх ямар ч уул мөр олдсонгүй. Зөвхөн ханан дээрх бүтээлхтэй зураг маш хачирхалтай харагдана. Хүмүүсийн сэтгэлийг хамгийн их түгшээсэн зүйл бол унтлахын өрөөний хувцсны шүүгэн дотор аимшиг чөтгөрийн тахлын ширээ байх нь тэр. Ялангуяа энэ урууга харсан бурхны хөрөг аз үүнийг багтаа харж байснаа гинэт саналаа.
Тэр үед ээж нь аавд нь асуулахаас өмнө амдаа зогсолтгүй тарин уншиж байсан юм. Тэгэхэд яг ийм таксийн ширээний өмнө сууж байсан билээ. Би эмээ болон Шиом нар хэргийн газарт орхноо ирэв. Тэд үүнийг хараад л хараалт бурхны нэг төрөл болохыг танив. Шүүн захираас эрслийн сүмд мөргөж байна. Энэ нь ердийн хідээс газар тэнгэр шиг ялгаатай. Дахиж буй бузар зүйлс нь төрөл бүрийн бөгөөд арга барил нь бүрч нууцлаг аимшигтай байдаг. Шүүн захирлын тэрхүү номхон дүлгүүн төрхний цаана нууцаар ийм бузар хэрэг хийж явна гэж хэн санах билээ. Амьд өгсөн нь мэдэгдэхгүй байгаа вэнийг бодоод бүгдийнх нь дотор хүйт оргиж эхлэв. Харин энэ үед шүүн захирал өмнө нь үдсэн. Өнөөх хараалт хар шиг байж байлаа. Таксийн зүйлсийн голд хоёр залуу хэвтэж байв. Тэд бол шүүн захирлын гэр бүлийг хөнөөсөн азуурчид байлаа. Тэр хоёр шоронгоос гараад удаагүй байхдаа гудамжинд шүүн захирлын хотод оржээ. Тэднийг ухаан орж амжаагүй байхад нь хараалт харш руу чирч оруулан таксийн золиос боловчээ. Азар ванигийн амь насанд аюул учраагүй байна. Түүнийг зөвхөн цохиж унгаад энд авчирсан байв. Сэргээд нүднийхээ өмнөх дүр зургийг хармагцаа. Шүүн захирлын зорилгыг тэр дороо ойлгов. Тэрээр өөрийнхөө аргаар эхнэр охиныг нь хөнөөсөн азуурчдыг шийтгэхээр зэхэж байлаа. Вани шүүн захирлыг түргэн зан гаргахгүй байхыг ятгах. Цагдаа нарт заавал итгэх ёстойг хэлв. Шүүн захирлын нүүрэнд гашуун гуниг тодорно. Тэрээр эхнэр нь өөрөө өссөн байсан ч хамаагүй. Сар бүр ядуус танд өгдөг байсныг хэлв. Ийм сайхан сэтгэлтэй хүн яагаад ийм хэрцгийгээр асууж байгаа юм бэ? Шүүн захирал сайн үлсэд сайн хариу ирдэг гэдэгт дахин итгэхгүй. Хууль ёсны шудраг ёсонд ч бас итгэхээ болжээ. Тэрээр бузар шүтээнийг тахиж өөрийнхөө аргаар эхнэр охиноо хойд насанд нь амгалан нойрсуулахыг хүсв. Золиослох зам үйлд хэрэгтэй бүх зүйл бэлэн болоход шүүн захирал амандаа тарин уншиж эхлэв. Тэгээд нэгэн урт хадаас шүүрч аваад өнөөх залуугийн толгой руу чиглүүллээ. Умманы бадми хум. Ингээд аимшигын байшингийн зуучлалын газар. Цувралын 7 болон 8 анги дуусаж байна. Дараагийн ангид энэ киноны төгсгөл гарах болно. Тэр ангид голчлон азгийн эцэг эхийн нууц болон Шиом тэрхүү үхлийн хараалыг хэрхэн тайлахыг өгүүлнэ. За ингээд өнөөдрийн тайлбар энд хүрээд өндөрлөж байна. Таалагдсан бол сувгийг минь үргэлжлүүлэн дагаарай. Дараагийн ангиар дахин уулзцгаая.